Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Хөгжил дэвшлиг хамтдаа бүтээе. Ажил мэргэжил гэдэг бол зөвхөн орлого олох арга биш. Хамт олонны уур амьсгал, үнц нь зорилгоо биелүүлэх шинэ орон зай хүсэл тэмүүллийн талбар юм. Надтай хамт ажиллахын нэвтрүүлгийн цоошин дугаар эхэлж байна. 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч Нэгдсэн үндэсний байгууллагын эндрээс 2030 он хүртэл тэр бумууд тарих зорилтыг зарласан. Энэхүү үндэсний хөдөлгөөнд олон байгууллага компаниуд нэгдсэн бөгөөд оюу толгой компани 100 сая мод тарих амлалтыг өгсөн юм. 100 сая мод өвлүүлэн үлдээ төслийн хүрээнд мод үржүүлэхийн газруудын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тоо хэмжээг нэмэгдүүлэн, шинжилэн, мөн хариуцлагагүй уул уурхай нөлөөгөөс болж эвдэгдсэн талбайд техникийн нөхөн сэргээлтүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм а. Тэгвэл өнөөдөр бид 100 сая мод өвлүүлэн үлдээ төслийг удирдан явуулж буй мэргэжилтний ажлын нэгэн хэсэгтэй хамтдаа танилццгаая. Сайн байцгаана уу? Намайг Дорж өдрийн ерөөлт хоёр гэдэг. За оюутлахын байгаль орчны доктортой хөгжлийн багт ерөнхий зөвлөхөр ажилладаг. За өнөөдөр миний ажлын нэг өдөртэй хамтдаа танилццгаая. Өглөөний мэнд манайхаа. За сайхан байна. За. Сайн яхана. Өглөөний мэнд. Та өнөөдөр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа вэ? За өнөөдрийн төлөвлөсөн ажлууд гэх юм бол маргааш 2 өдөр хөдөө хэрээр явах учраас шаардлагатай хурлын уулзалтуудыг шахаж өнөөдөр хурлын уулзалтууданд орно. Бас хэд хэдэн албан бичгүүдэд хариу хүмээл явуулахаар байгаа. Маргааш хэрийн ажилдаа зориулж ажлын явах багийн гишүүдтэйгээ уулзалт хийж бэлэн байдлыг хангана. За ерөнхийдөө иймэрхүү ажлууд төлөвлөж байна. Одоо бас нэг хурал эхлэхээр цаг нь болсон байна. За одоо тэгээд хуралдсан мөр оролцгоё. За манайхаа ингээс нэг мэдээлэл өгч юу нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээ өнөөдөр надтай бүтэн өдрийн турш энийг хийгдэж байгаа ажлуудаа ингээд цуг явах юм байна. Тэгэхээр та хэд нэг зэрэг телевизийн одоо нэвтрүүлэгт оролцож байгаа юм байна шүү. За өглөөний мэнд сайхан амарцгаасан манайхаа. Та бидэнд хурал уулзалтынхаа талаар мэдээлэл өгч болох уу? Хэр чухал уулзалт вэ? За энэ уулзалт нь бол их чухал уулзалт. Буюу одоо бид хэдийн 2025 онд хийсэн байгаль орчны хийгдсэн ажлуудаа дүгнээд тайлан бэлдэж байгаа. За энэхүү тайланг бол бидэд аймгийн байгаль орчны газар за яамд тайлагнаад за ирэх хэрэгжилүүдийн бол хийж хэрэгжүүлэх байгаль орчны төсөл хөтөлбөр хяналт одоо мониторинг арга хэмжээг төлөвлөдөг юм чухал хэсэг байгаа. Оюутлогоо байгууллагын соёл ямар үнэт зүйл дээр тулгуурлалт юм бэ? Оюутлогоо байгууллагын нэг гой соёл нь бол ажилчдаа ерөөл ерөнхийдөө хол цөмөө болгодог. Ур чадвартай одоо ажилчдаас бол ажлын бүтээмж гарна гэж үздэг. Одоо ажилчид одоо ажлынхаа хажуугаар төр амрах юм гоё байршил байна. За би тэрийг та бүхэнд үзүүлье. За хамтдаа ажиллацгаая. За энэ Монис самхын 15 давхрыг бүхэлдэн за ажилчдын амрах чөлөө цагаа өнгөрүүлэх энэ одоо өстой орчин нь бүрдүүлж зассан байгаа. За тэгээд бас ажилчид бас тий байнгын одоо офис суугаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа. За нэг биеийн жилээгээ гаргах энэ массажны сандуудыг бас даашуулж өгсөн. За энэ бол их тухтай байдаг. Үнэхээр тав тухтай харагдаж байна шүү. За энэ хэсэгт бол бага хэмжээний хурал уулзалт семинарыг хийх боломжтой энэ орчныг бас бүрдүүлж өгсөн. За Монист ажиллаж байгаа нийт ажилчдад мэдээлэл өгөх тийм одоо сешн уулзалтуудыг бол ерөнхийдөө 15 дахь гартаа зохион байгуулцдаг.
За цөмөрөө бол за цайны хэсэг, галтгооны хэсэгт бол ирсэн байна. За энд бол гэрээс авчирсан хоолоо халаагаад, за баг хамт олноороо суугаад, за яриа өрнүүлээд идэх боломжтой. За ийм орчин байна. За тэгээ бас энэ нэг орчны бас нэг гоё онцлог нь бол энэ дөрвөн тал руугаа харсан цэлгэр цонготой. За тэгээд энэ дээрс бол Улаанбаатар хотынхаа бүтээн байгуулалт. За бас богдвол за алсыг хараад тий. Тэгээд бас цагийг өнгөрүүлнэ. Зөвхөн энд бас нөгөө бас амрах гэхээсээ илүү бас энд компьютер авчираад түр одоо энэ төвлөрөөд одоо тий ажил хийх боломжтой байдаг. Заавал нөгөө офисын ширээн дээр сууж ажиллахгүйгээр тий. Нээрэл таатай орчинд ажиллахад эрч хүч, өдөр бүрийн ажлын бүтээмжгээд бүхий л үзүүлэлт өсдөг шүү. За өнөөдрийн ажил амжилттай дуслаа. За өнөөдөр эртхэн гэртээ харъя да. Та ажлаа тараад ихэвчлэн гэрлүүгээ алхаж харддаг уу? Өглөө оройдоо аль болох алхахыг боддог. За орой ажил тараад бас жим, спортоор хичээлэх цаг зав төдийлөн гарахгүй байна. Тэгээ ч одоо энэ хотын нөхцөлд бол өвжрээ ихтэй. Манай гэр бол ажил гэрээр километр гарын зай байдаг. Тэгэхээр тухайн ажлаа тараад тайван алхаад тухайн өдрийнхөө ажлыг нэг дүгнээд тэгээд сэтгэл санаагаа төвлөрүүлээд гэртээ очих гэрүүл дээр очих дуртай да. Тэгээд мэдээж одоо гэртээ очиход хүүхдүүд сайхан цангинсан нийтээр хурдах хамгийн аз жаргалтай л нэг байдаг юм да. Та гэр бүлтэйгээ хэрэг цагийг хамт өнгөрүүлдэг вэ? Наа чинь 4 хүүхэдтэй 3 хүүдээ айл болох очоод гэр орны ажилд нь тий аж ахуй ажил хийхэд нь багасаа бас хөдөлмөрч байх тал дээр нь гарч хүүхдүүдтэйгээ цаг завыг өнгөрүүлдэг. За маргааш өглөө эрт цөмөрөө хөдлөнө. За баяртай маргааш өглөө уулзцгаая. Маргааш төслийн урт томилт бидний хүлээж байна да. Өнөөдөр Ерөөлт баярын хувьд хамгийн чухал өдөр. Учир нь 100 сая мод өглөөлөн үлдээ төслийн техникийн нөхөн сэргээлтийн ажлыг шалгаж улсад хүлээлгэн өгөх өдөр. Тунгадгүй та бүхэндээ танилцуулах болно. Манай унтж байгаа өдөр чимээ харах зүйл гоё. Чимээ гарахгүйгээр ажилдаа явна гэдэг ч хамгийн том чадвар шүү. За хүүхдэд авсад гарна. Манай тамгоо нован гот майроо. Мэдээж хол хээрийн томилтонд хөөхөн өрс гэргийгээ үнсээд гарна гэдэг чинь л тухайн ажилд бүтэмжтэй сайхан байхыг илтгэн шүү дээ, тэ? Одоо хүчээвснэ. Тэгэлгүй яах вэ? Гэрийн хамгийн том даргыг үнсээд гарахгүй бол болохгүй. Хаалцам дарахтай мөргөнтэй мөргөд гарч идэг юм. Ерөөлт баяр маань маш чухал гэсэн зүйлсийг бүгдийг нь биелүүлээд гардаг бололтой. За. Замжтай. Та бидэнд ажлынхаа талаар яриач. Хэд хоног уурхаад ажилдаг мөн хэдэн хоног хотод ажилдаг вэ? За өглөөний үнд миний ажлын нэг өдөр эхэлж байна. За миний ажлын ээлж бол уурхаа дээр 7 хоног ажиллаад тэгээд 7 хоног амраад хотод 2-7 хоног ажилладаг. Гэхдээ бол байгаль орчны мэргэжил ажил бол ялангуяа хавар, зун, намрын үйлдэлд бол хөдөө хээр томилтоор их явдаг. Хөдөө хэрээр томилтоор ажиллаар явж байхад бас гэр эхнэр маань гэрүүлээ даагаад тэ үлддэг. За тэ эхнэртэй бас их баярлж явдаг.
бидэнд оюутлага компани одоо хэрэгжүүлж байгаа төслийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач. За цөмөр Сэлэнг аймгийн ерөө сумд одоо явж байна. За өглөө эрт Улаанбаатараас өглөөд одоо төслийн талбайтай нэлээд ойртсон байна. За төслийнхээ талаар танилцуулбал за оюутлага компани 2023 оноос хойш Монгол улсын хэмжээнд хариуцлагагүй уул уурхай, хууль бус уул уурхай нөлөөгөөр эвдэрч эзэнгүй орхигдсон талбайг техникийн нөхөн сэргээлтийг бол хийж хэрэгжүүлж байгаа. 2023 онд Сэлэнг аймгийн Ялбгийн хөндөд 400 га талбай техникийн нөхөн сэргээлт хийгдсэн. За 2024 онд Дархан аймгийн Шарын голд мөн 200 га талбай амжилттай техникийн нөхөн сэргээлтүүдийг хийж дуусгасан. За энэ жил Сэлэнг аймгийн Хөдөр сумын цагаан зургийн гол гэх нэртэй газар нийт 600 га талбай дээр техникийн нөхөн сэргээлт хийгээд за төсөл маань ерөнхийдөө шувтрах шатандаа явж байна. За өнөөдөр бол төслийн талбай дээр тухайн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авах төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд одоо хийж ажлын одоо үр дүн ажлын явцтай танилцаад за одоо хүлээж авах актыг болоо талбай дээр зурхад ийм ажил явагдана. 600 га талбай гэхээр нэлээд том талбай шүү. Хүмүүс 600 га гектараас төсөөлгүй байж магадгүй одоо нэг хөл бөмбөгийн талбай бол нэг 0.6 га. Тэгэхээр 1000 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх одоо талбайг бол энэ техникийн нөхөн сэргээлтийг хийж байгаа. За тэгээ удахгүй төслийн талбай дээр цөмөр очиод тэгээ төсөлтэй холбоотой нэмэлт мэдээллийг та бүхэнд эндээс өгье. Ааха, та одоо гайгүй байна уу? Сандраал. Сандраал байна уу? Камерын дотор харж тэл юу. Зүгээр. Багаар гайгууллаа л гэж байна. Ажлынхаа хамгийн онцгой сайхан хэсгээс бидэнтэй хаваалцаач. Байгаль орчны мэргэжлийн ажил гоё. За байгалаар явна. За шинэ газар үзээд тэгээ байгалийн үзэсгэлэнг бол толдоод явж байгаа сэтгэл санаас иргэн. Байгалаас гоё энерги аваад яг энэ хөдөөхээр томилтоор явахад дуртай. Та ажлынхаа юугаар хамгийн ихээр бахархдаг вэ? Миний ажлын гол бахархаж байгаа зүйл бол мэдээж байгаль дэлхийг хамгаалах үйлсд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаараа маш их бахархдаг. Одоо хийж байгаа төслүүдээрээ бахархаж байна. Энэ төсөл маань өөрөө амжилттай хэрэгжснээрээ ирээдүйн хойчд болоо тий эрүүл байгалыг бид нар бүдээж байна. Тийм шүү. Эрүүл байгаль гэдэг юутай ч зөвлөшгүй үнэт зүйл юм. За бид бүхэн Сэлэнг аймгийн Хөдөр сумын цагаан зургийн гол газар хөдөлсөн ирсэн байна. За энэ талбайд нийт 600 га талбай дээр техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. За тус ажлыг бол Сэлэнг аймгийн за 2 байгууллага бол хувааж гүйцэтгсэн. Төсөл маань бол 2 сарын хугацаатай хэрэгжсэн. За энэхүү газар нь бол за 30-аад жилийн хугацаанд бол хууль бус одоо уул уурхай нөлөөгөөр эвдэгдэж сүйтгэж орхигдсон одоо талбай байсан. Одоо бол нөхөн сэргээлтийгээд аягүй сайхан талбай маань жигд те хүний хараа бичгэд бол энэ чөлөөтэй сайхан тал болсон байна. Уул уурхай нөлөөгөөр за эвдэрсэн талбайд одоо техникийн нөхөн сэргээлт хийх Монгол улсын норм дүрм стандарт бол байгаа. За энэ тухайн стандартад бол хэд хэдэн гол шаардлагуудыг бол байдаг. За энэ шаардлагуудын дагуу одоо бид талбай дээр очиж хяналт үзлэг шалгалтыг хийж авахар байна. За үүнд бол дурдах юм бол техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн гадруу одоо хэлбэржүүлэлт маань яг жигд хийгдсэн байдал. За энэ налуугийн өнцөг нь 18 градусаас ихгүй байх гол урсж байгаа бол голын одоо голдөрлийг анх байгалийнх нь өөрийнх нь төрхөнд нь оруулж одоо голдөрлийг янзлах тухайн гүйцэтгэгч байгууллага маань одоо улсаас гаргасан одоо тэр нөхөн сэргээлт хийх талбайг одоо бүрэн хэмжээнд одоо нөхөн сэргээлт хийсэн байна уу гэдгийг талбайн одоо хэмжилт мониторингийн ажлууд бас давхар хийгдэх юм аа. Техникийн нөхөн сэргээлтийг үнэхээр нарийн стандартын дагуу дистаралтай хийдэг юм байна гэдгийг мэдэж авлаа. Бид хэдий үүсмэл нуур учааг аль байршилтай байгаа лээ. Таны нөгөө нэмэлт засвар оруулна гэсэн хэсэг
Энд бол. Энд байна. Тэр оруулна гэдэг нь болохоор яг одоо энэ дундлын нэг мод шүү дээ. Дундлын модно цааталтаа нэг том хоёр нууртай, наадалтаа бас шүүрэл ихтэй учраас наадалтаа нэг нуурыг үлдээсэн байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь амсын ясаараа бид чинь бас тухайн газар нөхөн сэргэлт хийхдээ өөртөө оногсон талбайгаар бол замаа бол янзлчихсан. Тэгээд нөхөн сэргэлтийн ажлыг бол стандартын дагуу хийчихсэн гэж одоо бодож байгаа. Бас энэ нөхөн сэргэлтийн үр дүнд бас энэ замын нөхцөлөө сайжруулад авч. Тэг сайжруулад авч орон нутгийн иргэдэд бас хэрэгтэй байгаад идэг. Дээр нь одоо сумын эрдэнэлчдийн хурлаар бас энэ асуудлаа өргөн барьж орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад цаашдаа ирнэ энэ цагаан зүрийн гол энэ хөндөй яг ямар чиглэлээр ажиллахын гэдэг дээр бол бид нар бол ямар ч аялал жуулчлалын чиглэлээр ажиллаулъя. Тэгжээж одоо бас нэг энэ байгаль хангаад бас нэг экосистемээр навж үлдэх юм бол гэж асын хараад гэж тодорхойлж байгаа. Тэгээд бас энэ сайхан болцсон юм чинь ойтон гайг болохгүй л хөтөд сайхан өнгөө сэргээгээд. Хамгийн гол энэ гол маань бас нэг сайхан өргөн тэнүүн сайхан урстай байгаасаа цөөргүүд маань бас нэг сайхан байгаасаа л гэж тэр ч бол бодоод байна шүү дээ. Харин өмнө нэрсээс бол гол маань хамаагүй өргөн урсгал нь ширүүн болсон байна те. Өмнө бол энэ нөгөө таарчихсан те. Тэр нь бол гол бол ялгуугаар ингээд төсөөлөө харахад бол гол чи өөрийнхөө голлолдоо өөрөө засчдаг юм билээ. Одоохондоо энэ шимтэр шинээр ингэж гол руу ашигсан учраас тэгээ бороо орно энэ чи өөрийгөө өнгөцсөн эрсдэл нь шал ондоо болчих واخхой. Бид бүхэн одоо нөхөн сэрхээлтийн аль хэсэгт нь ирсэн байна вэ? Төслийн 600 га талбай нэг зах дээр ирсэн байна. За яг энэ захаас сахгуулаад за ийшээгээ нэг 6-аас 7 км урт үргэлжилж байгаа. За өргөн нь бол 1-2 км ийм одоо хөндөд бол нөхөн сэрхээлтийн ажил хийгцээ. 400 га дээр нөхөн сэрхээлтийн ажил гүйцэтгэж байгаа Жимжим майны байгууллагын нөхөн сэрхээлтийн ажлын гүйцэтгэлийг за энэ төрийн байгууллагууд маань талбай дээр нь үзээд дах зааварчилгаа зөвлөгөө хэрэгжүүлж байна. Энд хэд метр надад чинь? Эндээс үү? Тий. Энэ тайдын ажлыг бол 700 800 метр. их хөнгөжлж байгаа бах та тий. Энэ нэст ажил. Өнөдөх хууль бус самрын Одоо нэг ойрын төмрөмөр гасан. Тэр бас бол нэг яг хүчил байдаг болохоор заавал чуул ингэж очиж үзэхгүй бол энэ ч амар авч. Тэрс нүсгээр за энэ тийм ам биш тийм. Энэ ам болж байгаа. Энэ дээр нэг жижиг юм шиг. Яг энэ доор нэг тэр мод нэр гэдэг нь. Яг нэг дивдэг шиг талбай бол байхгүй. Овгортой байж таарна. Жохо бүдгүр. Би одоо энэ техник хөлсрийг ангуудаад харж байна л да. Сайн нэг гүдгрүүд харагдаад харна би бас. Харьцуулж хараад байна л да. Одоо энэ хаданы яриад байгаа одоо нэг хоцор бүдгүр гэдэг байгаа юм бол ер нь 3-4 формулийн надад хүрхгүй л овгор. Энэ талбайг бол дахиж дээгүүр нэг тэгшлэх ажил бол хийгдэх юм байна те. Буцаж одоо дэше өсгөхтэй. Энэ дээр яг нэг заслын ажил бол ландшафтын ажил хийгдэх гэсэн. Яг энэ ч нэг байгалийн унааны төхөөлнө гэж. Тэрнээс яг нөгөө тэг тэгшин бол одоо гольфын талбай шиг ч юм уу хөлбөмбөгийн талбай шиг бол өөрөөр байгалийн ажлаар нэлээдээ байх хэрэгтэй. Тэр төрөнд нь л оруулна. Бүр авирын огцон өндөр юм бол байхгүй тийм. Та бидэнд өнөөдрийн ажлын гүйцэтгэл болоод үр дүнгийн талаар сэтгэлээсээ хуваалцаач. Оюутлогын 100 сая мод өвлүүлэн үлдээх энэ хөтөлбөрийн за 2025 онд хийж хэрэгжүүлэх одоо гол төслийн нэг байлаа. Тэгээд энэ төсөл маань бас амжилттай хэрэгж дуусаад одоо энэ хүлээлгэж өгөх шатандаа явж байгаад бол миний бие бол баяртай байна. Тэгээд төсөл маань бас амжилттай болж байна. За энэ дээр бол бас аймгийн байгаль орчны газраас зарим сайжруулалт за техникийн хувьд бол зөвлөгөө өглөө. За мэдээж одоо бид идэвхэн одоо хийж байгаа энэ ажлыг бол Монгол улсын дүрм журам норм стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх нь. За тэгэхээр одоо өгсөн зөвлөмжийн дагуу одоо 7 хоногийн хугацаанд одоо сайжруулалтыг хийж одоо эх 7 хоногт үлдсэн 400 га талбайг одоо хүлээлгэж өгөхөөр одоо нутгийн удирдлага одоо холбогдох талуудтай тохиролцлоо. Гүйцэтгэх байгууллагууд маань төлөвлөсөн хугацаанд
олон техник хүн хүчийн тусламжтайгаар ажлыг бол хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Сэлэнгэ аймгийн өдөр сумын цагаан зүрийн гол гэсэн олон жилийн хариуцлагагүй уулуурхаа улмаас эвдэрч сүйдсэн газрыг маань одоо нөхөн сэргээхээр маш сайн амжилттай энэ ажлыг гүйцэтгсэн Уган найдын компани ажилчтай болон оюутлагын компанийхаа удирдлагууд болон хамт олонд нь байгаль орчны газрын хамт олондоо хөтөлбөрчүүдийнхээ өмнөөс болон засаг даргын даман газрын хамт олонныхоо өмнөөс нутгийн өрөө удирдах ёсны Эрдэнэ дэвшлийн хурлын хамт олонныхоо өмнөөс та бүхэнд баярлалаа. За. Энэ төсөлд маш олон хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн гэдгийг хэлэхэд үнэхээр таатай бас бахархалтай байна. За хээрийн ажлын 2 дахь өдөр хүргэжилж байна. За өнөөдөр бид бүхэн Сэлэн аймагт ойжуулт хийж байгаа төслийн талбар дээр ирсэн байна. За энэ ойжуулт хийсэн талбайд одоо хавар бол тарилт хийгдээд одоо намар одоо тухайн ойжуулт хийсэн тарилтын ургалтын ховыг үнэлэх мониторингийн ажил хийгдэж байна. Тус мониторингийн ажлыг аймгийн байгаль орчны газар за гүйцэтгэгч байгууллага за хамт бол талбайгаар одоо явж хяналт шалгалтыг хийнэ. Яагаад Сэлэнгэ аймгийн Тужийн нарсад ойжуулт хийхээр болсон юм бэ? За Сэлэнгэ аймаг бол Монгол улсын ойн санг бүрдүүлж байгаа гол аймаг. За тэгээ хүмүүс бас гайхаад байж магадгүй яагаад ийм ойтой модтой газар энэ ойжуултыг төслийг хэрэгжүүлээд байгаа юм бэ? Одоо модгүй аймагуудад одоо ойжуулт хийж болдгоо мүү гэдэг. Тэгэхээр энэ судалгаагаар Монгол улсын одоо ойн сангийн 70 орчим хувь нь тодорхой байдлаар бол байгалийн эрсдэл хүчин зүйл энэ хүний одоо үйл ажиллагаанаас болоод бол дороодж байгаа гэсэн одоо судалгаа тоо баримт байдаг юм байна. Бага ойгоо хамгаалах, энийг нөхөн тарих, арчлах энэ ойг тэлэх нь бол их чухал байгаа. Тийм учраас одоо ойжуултын төслийг Сэлэнгэ аймагаас эхлүүлээд явж байна. Сэлэнгэ аймагт одоогоор хэдэн байршилд ойжуулт хийсэн байгаа вэ? Ер нь Сэлэнгэ аймагт 3 байршилд одоогийн байдлаар 1500 га дээр 3 сая орчим модыг тарьсан байна. Тэдгээр ойжуулт хийсэн газард бол Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Алтан булаг сум, мөн бол Тужийн нарс гэсэн 3 байршил дээр бол модыг бол одоогийн байдлаар тарьсан байна. Бидэнд ойжуултын технологийн талаар мэдээлэл өгөөч. За энэ хаврын тарилт хийсэн модыг та бүхэн харж байна. За энэ 2 настай ил үндэстэй нарсын суулгацаар энэхүү ойжуултыг хийсэн. Энэ ойжуултын технологи нь за эхлээд шан татж байгаа. За шан татж байгаа бол ач холбогдол нь тухайн нялах энэ суулгац маань орчиндөө одоо хангалттай хэмжээний шин тэжээлийг авахын тулд одоо ойролцоох одоо энэ ургамлыг одоо байхгүй болгоод зөвхөн одоо энэ орчинд бол тухайн суулгац маань нэдэ тэжээлээ авах нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. За мөн энэ ухсан шанд цас борооны ус хоригдлогдож тухайн одоо суулгацанд шаардлагатай бол усыг чийгийг бол хоригдлуулах ач холбогдолтой байдаг. Сэлэнгэ аймаг ч өөрөө Монгол улсын ойн сангийн гол бүрдүүлэгч аймаг тий. Тэр энэ яг байгаа ойгоо бас дороотхоос өмнө хамгаалах, арчлах ийм ажлууллыг. Тий, энэ бол маш чухал ажил. Ягаад гэвэл ой аж ахуйн одоо үндсэн гол ажлын нэг бол ойгоос хөгшөрсөн модуудыг авах одоо тий хөгшөрсөн он хөнөөлж авч нэрвэгцэн төмөрч чадсан ойгоо авах ой цэвэрлэгийн ажил гэж байж байгаа. За мөн одоо ой бүтээмжийг нэмэгдүүлэх арчилгааны огтлтууд байгаа. За ялангуяа ширгүү газрууд бол сэрүүлэх огтлтууд хийх тий. За тэгээд гэрэлжүүлэх огтлтуудыг залуу насны ойнууд хийх. За дээрэс нь завсрын огтлтуудыг хийхэд энэ бүгдөө ой бүтээмж чанарыг нэмэгдүүлж байгаа ажил. Энийг л маш сайн одоо хүч ятаагаар хийгээд ах юм бол ой эрүүл байна. Эрүүл байх тусмаа ой хөнөөлж авч одоо төмөрт нэрвэгдэх нь бол бас одоо харьцангуй бага байна гэсэн үг. За та нар анзаарсан баг бидний ойжуултын талбайд яагаад энэ нарс тарьчаад бас зарим газрууд шинсээр нөхөн тарьсангүй. Энэ их ой өөрөө нарс шинсэн холимог ой байгаа. Тэгэхээр холимог ой бол ой хэрийн төмрөөс хамгаалах талаар маш сайн тий дасан зохицохтой. За дээрэс нь бол ой хөнөөл шажууд нэрвэгдэхэд жишээ нь бол нарсын одоо хөнөөл шаж ирдэг гэхэд шинсэн дээр нь одоо бас өөр баг чийтэй тийм ээ. Тэгээ Сибирийн хүрүүрийнх орлоо гэхэд нарсыг иддэг одоо нарсны вирусууд орохгүй баг жишээтэй. Ингээд энэ хамгаалагддаг учраас бид нар аль болохоор холимог ой бий болгох юм зорилго тавьж байгаа. Зүг дунд нь одоо
тэр юм хаалт болж Тийм хаалт болно гэсэн үг. Дээрэс нь бол уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох талаас сайн байдаг учраас төмөр төсвөртэй байдаг талаас нь ийм холимог бий болгох бас ийм одоо цуг ач холбогдолтой ажил явж байгаа гэсэн. 100 сая мод өвлүүлэн үлдээ төслийн хүрээнд нийт хэдэн сая модыг тарихаар зорин ажиллаж байгаа илээ? Төслийн хүрээнд бол 60 сая модыг бодитоор тарьж оруулсан. За 60 сая модыг бол ер нь 4 гол чиглэлээр ойжуулалтын ажлыг хийж байна. За энэ нэг нь бол 40 сая модыг Монгол улсын сэрүүн бүсийн доройтсон ог тэлэх хүн сэргээх чиглэлээр бол модыг тарьж оруулах бол говийн бүс нутагт сүлжит газрын доройтлыг одоо зогсоох, бууруулах чиглэлд бол 6 сая модыг тарьж оруулна. Говьд хийсэн төслүүдээс дурдах юм бол Өмнө Говь аймгийн Манлай, Баян, Хамбогд сумд 2024 онд бол тус бүр 20 га цагаан ойжуулалтыг хийсэн. За энэ жил мөн Хамбогд сумд 40 га талбайтай цагаан ойжуулалтыг хийжээ. Тэгэхээр энэ 2025-аас 2029 оны хооронд бол ойжуулалтыг одоо амжилттай хийж ирж ирснээр 2030 онд бол 100 сая модыг одоо тарьж сургуулах одоо үүрэг амлалтаа хүрэх зорилтыг тавьж одоо ажиллаж байна. Сүүлийн үед одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөнд гол нөлөөлж байгаа энэ хүлэмжийн шингээлтийг бол хамгийн их одоо шингээдэг зүйл бол мод байгаа. Хүнд одоо хүчит төрөгчийг бэлгэлдэг. За агаар энэ бохирдлыг бууруулах, хүлэмжийн шингээх, ингэснээр одоо энэ дэлхийн долларлыг бууруулж байгаа бол байгальд өгж байгаа хамгийн том зүйл юм. Ирээдүйн хойч үедээ хөрөнгө оруулалт хийж байгаа хамгийн том бүтээн байгуулалт юм аа. Төсөл хэрэгжиж байх явцад хүндрэл бэрхшээлүүд хэр тулгарч байсан бэ? За мэдээж энэ төсөл хэрэгжүүлж явах явцад олон бэрхшээл хүндрэл тулгарч ирсэн. Гэхдээ яг энэ талбай дээр ирээд төслийн маань үр дүн гараад, за суулгацууд маань ургаад энийг бүхнийг харахад бол сэтгэл өндөр байна. Таны ажлын ойрын зорилго юу вэ? Энэ салбарын мэргэжилтэнгүүд бүгдээрээ л зорилготой байгаль ихтлэгийг хамгаалах тийм. Тэр яг нэг яг зорж байгаа зүйл минь өөрөө сайн зүйлсийн төвдөө учраас тэгээд төслөөс төслийн хооронд бол туршлагч шинэ зүйлсийг сурж байна. Аль болох одоо өмнө гарсан алдаа дутагдлыг залруулад илүү их дараа дараагийн төслөө сайжруулах хэрэгтэй. Тийм ч учраас маш хариуцлагатай одоо байгаа төслөө илүү би яаж сайжруулж чадах вэ? Шинийг эрэлхийлэх. Энэ тал дээр л одоо өөр дээр их бодож явна. Хээрийн ажил томилтоор яваад 2 хоног өнгөрсөн байна. Гэр бүлээ хэр их санаж байна да? За 2 өдөр болчлоо. Гэр бүлээ санаад хэлчихлээ шүү. Нөгөө жоохон охиныгаа санаж байна. Наахан ч одоо яг алхаж байгаа. Өдрөөс өдөрт алхаанд хурдсаал. Дэмээ нь бол гүцгээ байсан байлээ. Анцхнаад хөрх алхах. Хэдийгээр ажил ихтэй өдрүүд байдаг ч гэр бүл үр хүүхдүүдэд бодохоор сэтгэл уужирч урам зориг, эрч хүчийг өөрийн ирэхгүй мэдэрдэг шүү. За 2024 онд Дахуул аймагт сарын гол дээр техник нөхөн сэргээд хийсэн дараагийн талбар дээр ирсэн байна. За энэ хоёр дахь талбай ойролцоо одоо айн салбарын одоо цэдэн дагч доктор амьдардаг. За энд модернжуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн одоо энэ орчинд 100 гаруй гад бол ойжуулт хийсэн юм хүн байгаа. Тэгээд өмнө жилийн одоо нөхөн сэргээлт хийсэн манай талбай байршил дээр энэ жил 12 мянган модыг бол тарьсан. За тэгээд цэдэн дагч хатгаа уулзаж шинжилгээнийх нь ойжуултын талаар яриа өрнөдөө. За сайн байна уу та? За сайн байна. Сайхан номер сэж байна. За сайхан. Сайн явж ирв. Сайн явж ирлээ. За дүүн зургтын хүмүүстэй цуг явж байгаа. За ойлгож байна. Тий. Тэгээд таны энэ жилийн ажил сайн уу? Ойжуулт хэр байна? Хууч одоо олборлж исэн газар. Тэгээ оюутлага компани маань ингээд төрчихсөн техникийн нөхөн сэргээл гарсан газар байгаа. Тэнд нэг 10 гаруй мянган мод тэрсийг Улиас, Бургас, тэгээд Нарс, Агч, Голтуур гэдэг янз бүрийн модод тавьчихсан байгаа. Гол одоо их материал бол энэ манай мод үйлдвэрийн талбай байна. Эндээс жижигхэн 2 настай, 3 настайгаа
зөөсөн улаас мөргслүүл энд байж гэн эндээсээ бүх юм очиж тэр эндээ нөхөн сэргээсэн гэсэн үг л дээ. Манай мод урлагийн талбай. Тэндээ шахтаа болж байна. Энэ зургтын хүмүүст өөрийнхөө талаар нэг тооцхон мэдээлэл өгөөд. Хөдөөчхөн дээд сургууль гэж байх үед төгссөн хүн л дээ. Яг оюун инженер хүн байна. Хинтийн нурууны ой ургамалжилт гэсэн сэдвээр биологи ухааны доктор хамгаалсан. За тэрнээс хойш бол 40 жил шинжлэх ухааны академийн ботаникийн хөрөлд ажилласыг ой судлаад бүх Монголын бүх ойгоор явган нөхцөн өртлөлтөд одоо ингээд 40 жил судалсан дараа нь яг тэтгэвртэй гараад эндээ ингээд мод өржүүлээ гэсэн одоо энэ ажилд орол одоо хүртэл явж байна. Тэгэл өөр ажил хийж чадахгүй одоо мод тарьдаг юм болсон да. Тий. Анх би 2006 онд тэр Шарингуулын наахын сүн толгой гэдэг газар бай. Тэнд л хайлаас нөхөн сэргээс одоо 7 м болсон байна. Одоо ингээ яг хоогоор машин гарахад ингээ харагддаг л дээ. Тий. Тэр бол голын тийм голын хуучин нэг отгол байгаа шүү дээ. Тэн дээр ингээ тарьчихсан. Тэндээс одоо үр төвд хайлаас нь тэр энэ тарьдсан шүү дээ. Тий. Тэгээ одоо цөмөрөө тэгвэл талбай дээр очиж тарьсан мод. Тэгээ. Одоо яхан засарцсан тэр ихтэй гоё харагднаас харагддаг. За их баярлалаа шүү. За тийш явах. За тэгээ. За. Хээрийн ажлын томилолт маань улам сонирхолтой болж байна шүү. Хэр хугацаанд заавал нь бол тарилтаа юу? За ер нь нэг нийтдээ гашаатайгаа нийлээд яг тарилтын хугацаа нэг 45 хоногийн дотор гол нь гашаа л да. Хаврын тарилтаа. Тий, хаврын яг тарих бол за нэг 20 хоног дотор л дууссан л да. Яг тарилт нь. Гол нь нөгөө гашаанд их анхаарал тавьсан л да. Энэ эргэн тойрон чинь нөгөө олон хайл буугаад ирсэн. 4000 мал ингээ эргэн тойрон хүрээд ирсэн л да. Туслалаа богод тий. Тэгээ тэрнээс өрсөх гээд гашаагаанч барайл бас нөгөө нарс марсан тэгээд тэндээс сая нөгөө мод уржуулгын газрын талбайгаас боргос улаасаа хахад бас нөгөө навчлагаас өмнө унтаа багтан зөөхгүй болохгүй шүү. Нэг талдаа цаг хугацаа гашаад байдаг. Нөгөө талаас малчид ирчээд тэгээ энэ харилцаа хугацаа ороод байлаа л да тий. Энэ жилийн хувьд тий. Одоо тухайлбал энд чинь янз бүрийн одоо энэ бол нэг жоохон арга гатар тийм ээ. За энд чинь бол хайлаас нь тэр тавьчихсан байгаа. Гэтэл одоо яг энэ одоо бид нар очих хөтөр бол Эйфел хуучин Эйфел байсан. Нөгөө нэг цагаан илстэй хайрхтай л газар. Тэр талдаа дан чулуу байгаа. Бүр том чулуунууд ийм хайрхтай чулуу. Бүр тэнд ингээд нэг хоёр жижиг ус байгаа. Ингээд нэг жижиг нуурахгүй юм ингээд. А тэрний захаар бол тэнд юу зөхөхөр бургас улаас хоёр зохино. Өөр тэнд явж орох нөхцөлгүй шүү дээ. Тэгэхээр тэр тэнд тохируулсан модыг л тарьсан л та. Нийтдээ энэ одоо километр 200 м гашаа дотор гэтээ бүгдээ нүшилдэ нэг 5 гадна ойролцоогоор дунд нь нэг 12,000 модл таглаа. Энэ хавар тий. Тэгвэл ингээ сая навчаал гөвчлөл энэ сайхан орсон сайхан. 100 орсон. Тэр дээгүүр хон хэдэн том нарс тарж үтсий гайг орчлөөл бас ямаа идээд байгаа орж ирээд нэг зовлонтой юм яхаа ямаа идээд бол хашаага шургаад ороод идэг баг тий. Доогор нь шургаад ороод их юм одоо жижиг юмнууд чинь тий. Тэгвэл юм. Дүүр үлээс урагсаа одоо шаарж байгаа. Ер нь хэдэн жилийн дараа хашаа авахд энэ модууд маань бий дагаад байгальтаа дасан зохицоод урагцсах бол мал орсон ч одоо эрсдэл багт. Ерөнхийдөө нэг 8-10 жил 8-10 жил. 8-10 жил гэхэд багадаа 8-10 жил хашаа хайж болно л гэсэн үг. Яг одоо эдгэрч өндөр болчихно. Ямаа бол доотлын ганц хэрэмсрийг идүүл дэшээ хөрөхгүй шүү дээ. Тэгэхээр би даавал орчихсон л гэсэн. Шилмүст нарс идэр дээр нарсан дээр юм адилхан. Нарсан дараа 15 жил баймаар байна. 10 настай нарс чинь 1 метр л байдаг шүү дээ. 1 метр. 1 метр чинь дураа ямаа чи шүү дээ. Тийм. Оройг нь идчихвэл тэгэл оройг нь идчихвэл юу савсууд авахгүй болчихно тий. 2 метр бол метр хүртэл идэв л дээ. Дээдл нь байгаа байхгүй. Тэгэхээр цаашаа явчихна гэсэн. Тэгэхээр яд нэг 15 настай нарс бол цаашаа явна шүү. Их л гэж тий.
За зэдэндээ шах баярлалаа. За тарсан сайхан ургаж байгаа юм. Тийм ээ. За тэгээд сайн яваараа хөвгүүд. За тэгтүүн одоо ингэ хөдөө дөө. Чи байлаа. Тэгээ. Атгай. Тэр цаатнуудаа. Ингээд өвөл бол мал барахгүй ингээд энэ гашаа бол сайхан амар тайв. Одоо энэ сайхан үлжил хавар урган нээсэн найдчихээ тий. За. За. За та сайн сууж байгаарай. За баярлалаа. За. Өөрийн эзэмшсэн мэрэгжилдээ эзэн байж мод тарих үүсд хувь нэмрээ харамгүй оруулж буй Цэдэн Даш доктортой маш их баярлалаа. Хээрийн ажлын сүүлийн өдрийг та ямар үр дүнтэй боллоо гэж үзэж байна? За өнөөдөр хээрийн томилтын ажлын одоо сүүлийн өдөр. За өнөөдөр бол 2024 онд хийгдсэн. Хариуцлага гуулуурхаа нөлөөгөөр одоо орхигдсон техникийн нөхөн сэргээлтийн талбайнуудад танилцлаа. Мөн одоо энэ техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай дээр ойжуултыг хийжсэн. Цэдэн Даш багтайгаа уулзалт хийж одоо ойжуултын ажлын үр дүнтэй танилцлаа. Хээрийн ажлын одоо үр дүн маань амжилттай болж өндөрлөлөө. Хийсэн төслүүдийнхаа үр дүнг хараад одоо танилцаад явхад бол маш их таатай байна. Одоо энэ төсөл маань дуусаад одоо эх жилийнхаа одоо ойжуулт нөхөн сэргээлтийн одоо төслүүдийнхаа бэлтгэл ажлыг одоо анхаар хацъя да. Миний ажлын нэг хэсэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Арай шинэ. Ай. Мэдээж хүний ажлын бүтээмжийг нэг өдрөөр харж дүгнэх амаргүй. Эрүүл байгаль, их дэлхийн нөхөн сэргээлт гэдэг бол 1 сар биш, 1-2 жилч биш, доор хаяж 10-аас 20 жил үргэлжилсэн ажил бөгөөд тэсвэр хатуу жил, үнэнч зүтгэл, тууштай хүчин чармаал чаарсан урт хугацааны үйл хэрэг юм. Энэхүү үйл хэрэг сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй оюутлага компани чадварлаг залуусын төлөөлөл болсон байгаль орчин доктортой хөгжлийн багийн ерөнхий зөвлөх Ерөөлт баярын ажлын хэсэгтээ хамтдаа танилцлаа. Хөгжил дэвшлиг хамтдаа бүтээн урай үгээр өнөөдрийнхээ нэвтрүүлгээ ийхүү өндөрлүүлж байна. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Онцгой бүтээлийг оригоос